Монгол улсуудын нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк, Живцаарын хөгжлийн агентлаг, Монгол улсын засгийн газар, аймгийн засаг даргын тамгын газар, хөвсгөлийн хөгжил дэвшилт, төрийн бус байгууллагаас Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй хамтын оролцоотой эрүүл мэндийн үйлчилгээ төслөөс үзүүлж байна. Эрхэм хүндтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. 2017 оныг эрүүл мэндийн яамнаас нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгосон. Нийгмийн эрүүл мэндийг дэмжнэ гэдэг бол ер нь хүнийг өвчлүүлэхгүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр бол бас онцгой анхаарч ажиллах ийм чиг үүргийг ер нь бүх эрүүл мэндийн салбаруудад өгч байгаа. Тийм учраас манай нэгдсэн эмнэлгээс бас санаачлан иргэддээ бас эрүүл мэндийн боловсролын дээшлүүлэх чиглэлээр энэ хүү ажлыг бас санаачлан анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эм зүй бие анагаахын сургуулийн хоёр одоо эрхэм хүндтэй багшаагаа урьж та бүхэнд бас сургалтыг болгож байгаадаа баяртай байна. Тэгээ 2017 оныг нэгдсэн эмнэлгээс хамтын хүч эрүүл мэндийн жил болгон зарласан. Бид нар үнэхээр хүний эрүүл мэндийн төлөө бас эмч ажилчид маань бас өөрийн одоо оюун ухаан, мэддэг чадвар, цаг заваар гарган ажилладаг. Гэсэн хэдий ч өнөөдөр бас эмнэлгийн маань эмч ажилчдын нэр хүндийн асуудал, ёс зүйн асуудал, харьцаа хандлагын асуудал бас нэлээд яригддаг. Ийм ч учраас бид бүхэн бол хамтын ойлголцол бий болгох, хамтын хүчээр энэ эрүүл мэнд гэдгийг бий болгох юм аа. Тийм ч учраас манай Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг маань бид эрүүл мэндийн салбартаа үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний хөгжлийн манлайлагч байж эрүүл аз жаргалтай иргэний төлөө ээлтэй эмнэлэг зорилт болох ийм сайхан алсын хараатай ажиллаж байгаа. Тэгээд та бүхнийхээ бас эрүүл эхийн төлөө бас өнөөдрийн энэ сургалтыг зохион байгуулж байгаа шүү гэдгийг дахин хэлье. Ингээ энэ тайзнаа бид бүхэнд та бүхэнд бас эрүүл мэндийн талаар үнэтэй сургалт явуулахаар ирсэн хоёр эрхэм хүндтэй багшаагаа хүндэтгэн үрье. За наран чимээ багшаагаа урьж байна. Нар банк багшаагаа урьж байна. За бид өнөөдрийн сургалтын үйл ажиллагааг ажилласан. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүрээс та юу хүсдэг вэ гэвэл та жаргалтай байхыг хүсдэг гэдэг. Жаргал гэж юу вэ гэвэл эрүүл байхыг л хүсдэг гэдэг. Тэгэд өөртөө энэ амралтын өдөр цаг цагаа зориулаад өөртөө хөрөнгө оруулалт хийхээр ирсэн та бүхэнд бас баяр хүргэмээр байна. Эрүүл амьдрах ухаан. Энэ эрүүл амьдрах ухааныг өггөд эз эмээ өвгөө нар маань өнөөдөр бидэнд маш их ажил амьдралаараа зааж сургаж ирсэн. Энэ амьдралын зах зээл ороо босгоо үед бид зарим юмыг мартсан байна. Тийм учраас та бүхэнд сануулах үүднээс энэхүү лекцийг бэлтгэсэн байгаа. Эрүүл амьдрах ухаан гэдэг Дэлхийн улс орн бол совилгын шинжилгээ ухаан гэж нэрлэдэг. Бид энэ шинжилгээ ухааныг хөгжүүлэх гэж олон ажлыг зохион байгуулж байна. Эзэн Чингисийн үеэс эрүүл амьдрах ухааныг тэжээхүү ухаан гэж нэрлэдэг байсан байна. Хүн өвтөхөөс өмнө өөрөө өөрийгөө эрүүл болгодог байгаль дэлхийтэйгээ хэрхэн харьцаж яаж өөрийгөө эрүүл байлгах вэ гэдэг ийм одоо удам үе тамдсан сургаал бидэнд бас байна. Өнөөдрийн энэ нэг цагийн агуулгаар бид ер нь хүн бий гэж хэм бэ? Хүн та гэж хэм бэ? Эрүүл хүний тухай ойлголт, аж аргалтай эрүүл сайхан амьдрахад ердөө л бидний бодол тусалдаг юм байна. Эрүүл аж төрөх гэдэг бол бидэнд эрүүл мэндийг бэлгэлж байгаа, эрүүл аж төрөхтөнд тусалж байгаа эмч, совилогч, эмнэлгийн мэрэгчлэнүүдэд
хүндэтгсэн цагт л эрүүл одоо аж төрөхөд бас дэм болдог гэдэг талаар би товчхон ярилцсан. Хариуцлага гэж юу вэ? Өнөөдөр энэ их ганцхан олдсон энэ биеэ бид хэрхэн хариуцлагатай авч авах вэ? Ер нь өдөр тутмын хэрэгцээ гэж юу юм? Мэдлэг бүтээх үе шатын талаар өндөг чанар тухай жишээн дээр цөмөрөө ярилцсан. Тэгээд эцсийн үр дүнд нь ер нь би аж аргалтай амьдрыг. Энэ сайхан нутагта аж аргалтай амьдрахын гол үндэс нь эрүүл мэнд юм байна гэдгийг бид ярилцсан. Дээшээ харсан зүүнний үзүүрт ганцхан шар бутаа тогтож хүний төрлийг олгоно гэдэг хор хувь тавилан гэж зөөрлөдөг. Дээшээ харсан зүүнний үзүүрт шарт будаа тогтох баг байдаггүй байх. Хүний төрлийг олно гэдэг ийм ховор хувь тавилан гэдгийг зөөрлөхийн тулд энэ нас зургийг та бүхэнд үзүүлэх гэж байна. Өнөөдөр та ээж авийн аж буйнаар эрүүл саруул эргэтэн бүтэн төрөөд тэгээд бас энэ сайхан нутагтаа өсөд торнож удам судраа зарим нь үлдээсэн байгаа. Зарим нь ажиллаж хөдөлмөрлөж ингэж ажиллаж амьдарч тэгээд энэ сайхан цахимд хурж ирнэ гэдэг бол маш том хувь тавилан. Байгаль дэлхий бидний бүтээхтэй ердөө байгальтанд холбож бүтээсэн байдаг. Энэ хорвоод хүн төрөхдөө, хүүхэд төрөхдөө гар загнагдад төрдөг. Энэ гарны загнадлаа 2-3 сартаадаа тавигдаж эхэлдэг. Та бүхэн яраа хүүхдийн гарыг анзаарсан байх. Гарын салаагийн угаан гуудал ийм дөр төрөх байдаг шүү дээ. Энэ хорогоос буцаж байгаа хүний цогцыг засахдаа гарын атгыг тавиулаад биеийн дагуу байрлуулдаг. Түүл бидний амьдрал атгсан гар, дэлгсэн гарын хооронд л байдаг. Амьтнаас ялгаатай зүйл нь бодох, сэтгэх, ойлгох, ухаарах, уурах тарихтай байдаг. Дээрээс нь сэтгэл гэдэг юм бид байдаг. Тэгэхээр оюун ухаан гэдэг бол бидний тархинд байдаг. Тийм ч учраас монголчууд тархийг хүндэтгэлийнх нь үг нь тэргүүн гэж нэрлсэн байдаг. Гэр орондоо хамгийн хүндтэй хүн ирчүүд байдаг шүү дээ. Эр хүнээ хүндлээгүй, дээдлээгүй айл үүдэлдгүйг бид мэднэ. Тийм учраас үрхийн тэргүүн гэж ярьдаг. Улс орны маань номер 1-р хүнийг улсын тэргүүн гэж ярьдаг. Хүүхдийн толгоороо цогтгүй малгайг дээшээ тавьдаг нь энэ тархин дотор маань амьтнаас ялгаатай бүх үйл явц энд явагддаг. Сэтгэл аль эрхтэнд байдаг вэ гэвэл та бүхэн бүгдээрээ энд байхдаа гэж мэдэрдэг. Үнэхээр тийм санаа зовх, айх, ямар нэгэн мэдрэмж төрөнгөт би нэг л бишээ одоо яах вэ? Бачуураад байна гэж бид эмцээжээ дэлддэг. Тэгвэл энэ мэдрэмж эхлээд энд үүсдэг байна. Ийм учраас амьтнаас ялгаатай 3 зүйл нь өнөөдөр бид хамгийн дотны хүн болсон хань ижил, үр хүүхэд хин нэгний оюун ухаантай сэтгэлдээ ажиллах цаг болжээ л гэж хэлгээд байна. Заримдаа бидний үеийн хүмүүсийн нэг алдсан алдаа ажлыг нэг тавьж хайртай хүүхдүүдийн ухамсар оюун ухаан буюу цаг гаргаж ярилцахад төдийлөн анхаарал хандуулаагүй, сэтгэл нь юу болоод байгааг нь сонсдогчгүй. Тэгээд цалин буух, эсвэл мөнгөтэй болохоор хоолон эд материал авч өгчөөд би чамайг тэжээж шүү дээ. Чи надаас юу хүсээд аа? Үдий зэрэгтэй би болголоо. Би чам зөндөө л идэж уух юм, хоолунд хувцас хунар өглөө гэж хэлдэг. Тэгвэл монголчууд бидний алдсан алдаа оюун ухаан, сэтгэл хоёртой цагаа, мөнгөө, анхаарлаа хандуулж чадаагүй. Ингээд цаг хугацаа өнгөрөхөд хайртай хүмүүс маань, хайртай хүүхдүүд маань аль хэдийнэ биднээс холцсон байдаг. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд яагаад боломжийн ажил амьдралтай хүмүүсийн хүүхдүүд хань ижил ирдэг юм бэ гэхээр ердөө л мөнгийг, эд материалыг нэг тавьсан. Би чам зөндөө л мөнгө өглөө. Би чамайг хувцаслаа. Надад цаг зав алга.
би дэндүү их ажилтай хүн. Би та нарыг тэжээх гэж явж ингээд сэтгэлийн айлгаагүй ухамсар оюун ухаантай цаг гаргаагүйгээс өнөөдөр олон асуудал, олон гэр бүл байсаар байна гэдэгээс энэ ташрамт хэлээ. Хүний тухай ойлгохдоо бид энэ мөсөн уулыг ашигладаг. Та бүхэн энийг харах юм бол мөсөн дээр их гоё уул байгаа. Харин энэ харааныхаа тусламжтайгаар доорн байгаа уулыг бид анзаардаггүй. Тэгвэл доорн байгаа уул энэ мөсөн уулыг бид хүнийг ойлгохдоо ашигладаг. Харамсалтай нь хүн өөрийнхөө энгийн хүн ердөө 5% л ашигладаг. Үлдсэн 95%-ийг хизээ ашигладаг вэ гэхээр ажил амьдралд маань маш хүнд зовлон асуудал тулгархаараа 95% ашиглаж эхэлдэг. Хоёрдугаарт маш хүнд өвчин тусгаараа анзаарч эхэлдэг. Тэрийг бид нар заримдаа мэднэ шүү дээ. Харанхуугаар ингээ явж агаад бадгүй нохоод хөөгдөг ч юм уу ингээ явхаараа хашаа даваал яваад өчтдөг. Сандраал маш хурцтай гүгээл. Маргааш нь хичнээн хичээгээд тэр хашаагаа давж чаддаггүй. Яадаг вэ? Айдас, төгшөөр тэр л олон асуудал бидэнд энэ 95% ашиглах боломж өгдөг. Нэгэн хүний тухай түүх санаанд орж байна. Баяр Магна гэдэг та бүхэн телевизээр энэ хүний нэвтрүүлэг гарсныг мэднэ. 2 гаргүй, энэ гаргүй, 1 хөлгүй. Осолд ороод ийм байдалтай орсон. Тэгээд ханижлан асарч сувилж ийсэн. Хэдий ч нэ халамжилж асарч сувлах тусам тэр хүний уур хүрдэг байсан. Би ингэчж ярьж байгаа алдаг гэжтэй. Ер нь энд амьдраад ч яах вэ гэсэн бодол төрж ийсэн. Эхнэр нь илүү сэтгэл гаргах тусам уур нь хурж ийсэн. Хүү юм чи эхнэр нь тэсээгүй. Тэгээд орхиод явсан. Яг энэ орхиж явах мөчөд Баяр Магна ухаан орсон байдаг. Өөрөөр хэлбэл ойлгосон. Би чинь хэний төлөө яах гэж амьдарч байгаа юм бэ? Нэгэнт хөл гаргүй болсон ч гэсэндээ би өөртөө хариуцлагатай болох юм байна гэд хөл дээрээ боссон байгаа. Одоо дугуй унж явдаг. Дээрээс нь штанг өргөдөг. Гурилаа зурхтаа тоогоороо зуурдаг ийм нэвтрүүлгийг та бүхэн харсан байна. Өнөөдөр хамгийн баян хүн гэж нэг хэлэх вэ гэхээр харах мэлмитэй хүнийг хэлдэг. Хэрвээ та өөрөө сохор төрсөн гэж төсөөлвөл өнөөдөр энэ зааланд орохдоо нэлээд цаг хугацаа зарцуулах байсан ба. Тэгвэл бид нар ийм баян төрснөө даанч анзаарч мэддэггүй. Энэ их бие сэлбэггүй ирснээ ч анзаардаггүй. Харин ганц удаа гар хөлгүй болох ч юм уу эсвэл хуруу гэмтхээрээ үргэс орохоор л нээрэн би чинь битээ юм шүү гэдэг. Эрүүл мэндийн энэ ойлголтыг бид ард түмэндээ өгч чадаагүй алдааг манай салбарынхан үүрэх учиртай. Яад вэ социалист системийн үед эрүүл мэндийн үйлчилгээ үн төлбөргүй байсан нь ард иргэд эрүүл мэндтэй хариуцлагагүй хайхрамжгүй хандхад бид нөлөөлсөн. 10 жил хүүхдийн эмчээр ажиллаж байхад нэгэн жишээ. Хүүхэд нь маш хүнд байдалтай, хатгаа, тураалтай, тэг хүнд байдлаас гаргасан. Эмч хүний нэг сайхан юм нь хүнд өвчтөн байхгүй сэтгэл амар. Тэгээд эмнэлэг рүүгээ ирж байхдаа яач юм сэтгэл бай нэг л завиртай. Ямар сони юм бэ? Хүүхдүүд маань бүгдээрээ л гайгүй байдаг. Нэг л бишээ гэсэн юм завиртай. Хаалгаар оронгуутаал хамгийн түрүүнд уулзж байгаа эмч сувлагчаас хүүхдүүд тайван хонстон гэхэд үгээ таны нөгөө нэг эмнэлгээс өнөөдөр гарна гэсэн өвчтөн чинь хордлого аваад сэхэнд байгаа гэсэн. Ихэд гайхаж гайгүй болж ирсэн хүүхэд яахаараа сэхэнд орчдөг вүлээ гэж маш хурцтай халаадаа өмсөд эргэлтийн хаалганы хажуугаар явж байтал ээжтэй таарсан. Яасан бэ? Юу болчихвоо гэхэд танаа эмнэлгийн чинь тогтсон тасраа. Хүүхэд чинь уйлаад ахаар нь цонхон дээр байсан сүү уулгацсан. Ингээд хордлогонд ортолцсон. Өөрөөр хэлбэл өөрийнх нь хүүхдийг энэ эмч сувлагчийн хүүхэд юм шиг өөрийнх нь биш юм шиг ийм хариуцлагагүй байдал анх төгсөж ирсэн он жилүүдэд байсан. Тэгээд хамгийн сайн эмчийг им өгөх өгдөг
тариа хийдэг гэж эндүрч ирсэн. Ленинградын хүүхдийн эмчийн дээд сургуульд хүүхдэд огт юм тариа өгч болохгүй гэдэг энэ их сайхан онолыг сурчаад иртэл харамсалтай нь ээж аав нар тариа хийдэг эмчийг л мундаг эмч гэж хэлдэг байсан. Танаа хүүхдэд тариа хийх юм бол магадгүй шар болно, шар тусна, цус плазм хийх гэж болохгүй. Хүүхдийн хамрыг цэвэрлэх гэхэд би танаа эмнэлэгт им тариа хийлгэх гэж ирсэн. Саяны эсэмийг би гэртээ хийж чадсан шүү дээ гэдгээр асуудалд хандж исэн он жилүүд аль хэдийнэ ард орхигджээ. Өнөөдөр ард иргэд маань эрүүл мэндтэй, хүүхдтэй, маш мундаг хариуцлагатай болсонд нь бидээс талархаж байгаа. Байгаль ээжтэйгээ хүн холбоотой байдаг. Энэ хорвоод эрүүл төрснөө мэдэгдэхэд анхны амьсгал авж ийна гэдэг нь чанга дуугаар ойлгохыг хэлдэг. Хорвоогоос буцахдаа амьсгалаа хураагаад буцдаг. Нэгэнт бид энэ хорвоод ирсэн бол байгаль ээжийн бүх бүтээгдэхүүнтэй хүн холбоотой байдаг. Энийг дараагийн слайдаар үзүүлнэ. Хүн хизээ ирч хүч авдаг вэ гэдгийг эзэн Чингисийн үеэс ард түмэнд аль хэдийнэ ажил амьдралд нь хэрэгжсэн байдаг. Хүнд туслахыг тусалснаар ирч хүч авдаг. Хүүхэд байхад цусланд ингээ гардаг. Айл нүүж ирэнгүүт ээж аав эмээ өвнөр айл нүүж ирж шүү, сүдэ цай бариараа. Тэгэл гэдэс гаргал хон гаргахаараа гэдэс тарааж өгөөл ердөө хүний төлөө тусалж ийсэн нь тухайн хүн ирч хүч авдаг байсан гэсэн. Хоёрдугаар байгаль ээжтэйгээ хүн холбоотой. Майхан гадас зоохтой хүртэл газрыг ухаад будаа хийгээ явхтаа битгүүлээд явдаг байсан ийм удмын хүмүүс бид. Тэгэхээр бид хаанаас ирч хүч авдаг вэ гэхээр нарнаас ирч хүч авдаг. Улаанбаатар хотод бараг 260-70 хоног нар гардаг. Өмнө Говь аймагт бараг 320 хоног нар гардаг учраас нарны цахилгаан станц, нарныхаа ачаар өнөөдөр гэр одоо отор хийж байгаа хүмүүс ердөө цахилгаан гэрэлтэй болцсныг бид мэднэ. Түлхэн хаанаас ирч хүч авдаг вэ гэхээр нарнаас ирч хүч авдаг. Та бүхэн зарим орныг мэднэ. Индонез гэдэг улсад очоод тэнд нар 4:30-д жаргадгийг сонсоогүй. Тэгээд ховдын нэг эмч, бас нэг аймгийн нэг эмч бидгээд Индонезд туршлага судлахаар 95 онд очиж байлаа. 4 өнгөрөөл ээжтэл гинтхэн харанхуй болсон байхгүй. Ямар ч юм эрт харанхуй болдог ойлголт байхгүй байсан. Тэгээ бид нар дэлхийс хүнжин гэж их айж исэн. Тэгвэл энэ халуун дулаан орнд 4:35 гэтэл харанхуй болчдөг. Бид нар харанхуй болонгууд нойр хүрдэг. Гэтэл тэд нар жинхэнэ одоо бамбар лагаа асаагаал ажиллаа хийж эхэлдэг. Европын орнуудад 9-10 сар гихтэл борооны улирал эхэлдэг, нар олж хардаггүй. Бид ганц 2 хоног бороо орохоор бид чинь нэг л уйдгартай болж нар гараасаа гэж хэлдэг. Тэгвэл бид нарнаасаа ийм их ирч хүч авдаг арт түмэн юм байна. Сарнаас ирч хүч авдгийг бид Солонгосын киногоор мэднэ. Сарлууга хар залбирдаг, долоон бурхнаа дээдэлдэг. Тэгэхээр сарвал бас ирч хүч авдаг. Дараагийн ирч хүч авдаг зүйлийг сүү гэж үздэг. Сүүнд кальц байдаг. Сүүн цацал өргөдөг. Энэ бол маш утга учиртай. Тэгэхээр бид кальц гэхээр хүмүүс бодохдоо ясан л хэрэгтэй гэж боддог. Энэ бол эцсийн шатнд. Кальц юунд хэрэгтэй вэ гэхээр одоо би ярьж байхад миний бүх хоолойны булчингууд ажиллаж байна. Та бүхний нүд анивчж гин гэдэг бол булчин бүх бодисын солилцоонд кальц хэрэгтэй гэдэг. Ийм учраас яагаад зуны 3 сардаа цагаан эдэгээ иддэг байсны учир шалтгаан нь ердөө л энэ ахна. Тэгэхээр бид энийг өнөөдөр та бүхэн өөртөө асар том ирч хүчийг бий болгож ийн гэдгийг эзэн Чингисийн үед юу гэж хэлсэн гэхээр хүн хэдий ч нэ мэдээлэл мэдлэгтэй байна, тэр хүн хүчтэй байдаг.
Мэдлэг гэхээр бид нар нэг сургууль сураад боловсрал эзэмшээл, дээд боловсрал эзэмшнэ гэж эндүрдэг. Мэдээлэл гэдэг бол ердөө байгаль дэлхийгээс хоноо хариулж явж байхдаа салхинаас, газар шорооноос тэр ганцаараа явж байхдаа дандаа бодож сэтгэж байсан. Энэ бол мэдлэг юм. Харин мэдлэгээ ашиглаж чадсанараа эрдэмтэй болдог. Ашиглаж чадна гэдэг бол өөрийгөө засчих гэсэн. Тийм учраас засах гэдэг үг бол Монголын маш чухал үг гэдэг шүү дээ. Магадгүй та бүхнээс энэ дүрийг байрлуул гэвэл хүн болгон өөрийнхөө л хэлнэ. Гэтэ ихэнх тохиолдолд хүмүүс үнэхээр хамгийн их үнэтэй зөвлөх эрүүл мэндэл гэж хэлдэг. Гэтэл эрүүл мэндтэй хэлдэг мөртлөө ам ажил зурдаг. Эрүүл мэндэд анхаардаггүй, хорц зуршил хэрэгэлдэг, таних 5 нас хороодгийг мэддэг мөртлөө хэрэгэлдэг. Тэгвэл ердөө эд материал гэдэг бол өнөөдөр байгаа маргааш байхгүй болдог. Монголчууд эдээр бие чимхээр, эрдмээр бие чим гэдэг нь утгатай. Нэг хэсэг бид нар эд материал, хаус машин, байшин барилга гэж зах зээлд орохдоо жоохон юм үзээгүй учраас би эд материал руу цөмөөрөө нэг хэсэг хөшөрсөн шүү дээ. Өнөөдөр харин сүүлийн 3 жил Монголд маш том оюуны хувьсгал болж эртний монголчуудын ухаан буцаж сэргэж ирж байгаа. Ердөө бид сайхан амьдрахад хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэг үг бол маш чухал. Тэгээд орон хоронтой, оож хаягтай, мөр бүтэн гэдэс сатгалан. Ердөө хүн нэг л аягтай бол тэр өдөржингөө хоолон тэгэхэд нэг л аяг хэрэгтэй ш. 20-30 аяг хэрэгтэй юм. Өнөөдөр бид за амьдрсан болж ингээл диван их том орууд байтал хамгийн чухал эрүүл байх орвол газар тэгээд удас болчлоо ш. Ор хэдий ч нэ зөөлөн байх тусам нурууны өвчтөй болж байгаа. Өнөөдрийн бас судалгааны дөнгөд харуулж байгаа. Тэгэхээр айлаас ирэхээр авдраа уудал гэдэг хэлмээр цаг хугацаа нэг л мэтгэд өнгөрдөг. За тэгж байгаа сайхан амьдрандаа гэл эргээд харахад аль хэдийн хугацаа өнгөрчдөг учраас хугацаа их үнцэнтэй юм байна. Бүр маш мундаг үг бол нэр хугарахаар яс хугар гэд бүр ястай зөвлөж хэлжсэн. Хэдийгээр зарим хүмүүс нэр төрөө бодохгүй, дэндүү замбраагүй олон алдаа гаргаж байгаа ч гэсэндээ байгалийн бичигдээгүй хууль үйлчилсээр байдаг шүү гэдгийг бас энд хэлэх гээдээ. Та өөртөө нэг энэ асуултуудыг тавиараа. Би ер нь эрүүл хүн үү? Би өглөөг яаж эхэлдэг вүлээ? Өдөрт ер нь би шингэн уудаггүй. Миний эрүүл мэнд юунаас эхэлдэг? Энгийн зүйлээс яаж шалтгаалдаг? Хуучин бид нар энэ махан би эрүүл мэндэд эрүүл биедээ саруул ухаан оршдог гэжсэн бол одоо ухаан саруул ээжэж би маань эрүүл байдаг талаар дараагийн слайдуудаас үзнэ. Ер нь хүн өдөрт юу хүсдэг вэ гэхээр магадгүй зарим би өнөөдөр маш гоё хоол идмээр байна. Би өнөөдөр нэг сайхан одоо унтмаар байна гэх хүн болгоо өөрийн хүслийг хэлэх баг. Тэгвэл гол хүсдэг юм бол ердөө хайрыг хүсдэг. Хайртай хүмүүс маань намайг нэг хайрлаад хаач. Намайг нэг хүндэтгээд хийч. Ер нь надад талархаач гэдгийг хүн бүр хүсэж авдаг. Заримдаа бид нар алдаа гаргадаг ш. Тэгээд гадаадын нэг сэтгэл судлаач бичсэн байдаг хүн гэж сонио. Гудамж талбайгаар таних хүмүүстэй болохоор маш сайхан харилцдаг. Сайн байна уу? Сайхан аварч чинь уу? Тарган тавтай юу? Гэчээд гэртээ ороод ирэнгууд хайртай хүмүүстэй ууралж эхэлдэг. Энийг хүн гинэ гэж тодорхойлсон байдаг. Бид заримдаа гаднаас зочин ирэхээр цөмөөрөө өгтөж аваа сайн байна уу? Та сайн явж ирсэн аа? Алийн хувцсыг үлгий гэсэн мөртлөө хамгийн хайртай ээж аа хүүхдүүдэд орж ирэхэд нь хаалгын онгойлгосон болгоод хоолчин тэн загаа шүү гэж тоодоггүй. Тийм учраас бид энэ дээрээс анхаарах цаг болжээ. Энэ эзэн Чингисийн үед дэлхийд эмнэлэг байхгүй, шорон байхгүй, ганц орн бол Монгол орн байсан. Шорон байхгүй гэдэг нь ердөө гэмт хэрэг гэсэн асуудал байхгүй. Хэрвээ алдаа оноо гарбал аав нар
тэнд байгаа ахмад хүмүүс л асуудлыг шийддэг байсан. Өвддөггүй байсан хэрвээ жоохон өвчин тусах бол ээж нар эмээ нар л энэ асуудлыг хариуцдаг байсан байна. Тэгвэл өнөөдөр дэлхийн одоо Америкийн нэгдсэн улсаас эхлэлтэй, Англи улсаас эхлэлтэй совилгыг хөгжүүлнэ гэдэг нь хүн 5 зүйлээр эрүүл байх ёстой юм байна. Ухаан санааны буюу энэ уурах тархины хувьд эрүүл байна гэдэг нь дандаа зөв мэдээлэл авах, зөв мэдээлэл тараахад эрүүл байдаг. Гэтэл бид нар голдуу хүний арга шин дандаа буруу мэдээлэл тараадаг ш. Дандаа шүүмж ярьдаг. Сүүлийн үед зарим аав нарын тухай ярьж ш. Зөөр гэртээ сайхан налаага телевиз үзэхийн оронд телевизтэйгээ хэрэлддэг хүмүүс олон болоод байна гэж бас яригддаг болсон. Тэгэхээр хэрвээ бид юмыг дандаа сөрөг талаас нь дандаа буруу талаас нь ярьж байна гэвэл оюун ухаан ухамсарын хувьд эмгэгтэй явандаа өвчин туснаа гэсэн. Дараагийн хувьд эрүүл байна гэдэг нь оюун санааны сэтгэлийн хувьд эрүүл гэсэн үг. Бидний хүүхэд байхад ахмад нь ахмад шиг, аав нь аав шиг, ээж нь ээж шиг байсан ш. Дааж харамсалтай энэ ороо бусгаа цагт мэдээлэл мэдлэг хомсдсноос бид сонин уншлаг гээл хүн болгон ажилтай байсан тэр үед маш их мэдээллийг авдаг байсан бол өнөөдөр бараг үйлдвэрлэл байхгүй болчихсон. 40-оос дээш насны хүмүүс ажилгүйд л нийгмийн яг энэ хүнд үед бид мэдлэггүй болцсон учраас яг амтан шиг болсноо бид анзаарч эхэлсэн. Амтан ядгүй гэхээр ердөө ухамсар оюун ухаан сэтгэлээ өөрчилдөггүй. Хоолол олдож байвал болоо гэж боддог. Ходоодороо тижээлдэг байсан байна. Сэтгэлийн хувьд эрүүл гэдэг бол сэтгэл гарган ажиллахыг хэлдэг. Нийгэм соёлын хувьд гэвэл санаачлагтай ажлыг хэлдэг. Өнөөдөр хотоо, хогоо, цэвэрлэе гэдэг бол маш мундаг нийгэм соёлын эрүүл хүмүүс энэ ажлыг санаачилсан байна. Энд нь талархаж сэтгэл гаргаж ажиллах юм бол та сэтгэхийн хувьд бас эрүүл юм аа. Тэрнээс бүртгүүлэх гэж тэр нэг хогийн цэвэрсэн болох гэж ажиллаж болохгүй ахна. Бие махбодын хувьд эрүүл гэдгийн номер 1 хоол байдаг. Тийм учраас суд одоо ангаахыг хөгжүүлсэн суурийг тарьсан Гиппократ амрууч нь орж байгаа юм байгаасаа энэ юм чинь хоол байгаасаа. Тэгэхээр байгаль ээж хүнд өөрийн эмчилгээр бүхэл хүнсийг бүтээсэн байдаг. Та бүхэн жишээлбэл хушиг юуны хэлбэртэй байдгүй? Тархины хэлбэртэй. Тийм учраас хушигны ясын чанар хушиг идэхэд оюун ухаан сайжирдаг гэж үздэг. Одоо энэ гишүү байна. Ясны сэрэгжил ер нь л бодисын солилцоонд хэрэгтэй. Помидор яг зүсгэд зүрх шиг байдаг. Мөөгийг зүсгэд яг чих шиг байдаг. Мөөгэнд хэрэгтэй байдаг. Луунг зүсгэд яг нүд шиг байдаг. Өөрөөр хэлбэл байгаль ээж бидэнд өөрийнх нь эргэнтэй төстөө энэ бүтээгдэхүүнийг бүтээж өгсөн гэдэгээс анзаараарай. Бид юмыг дандаа томоор ярьдаг. Одоо жижигээр ярих цаг болжээ. Нэгэн л зах зээлд шилжиж байгаа юм бол бид бие өвдлөөс гэж ярьдаг. Бие маань юунаас бүтдгийг мэддэггүй. Юу өвдөд байна? Би л өвдөд байна. Нэг л биш ээ. Тэгвэл бие маань эргэтэн тогтолцоо, эргэтэн эд эсээс бүтдэг. Өнөөдөр тэгвэл бид нар эсийн төвшөнд хооллох цаг иржээ л гэж хэлгээд. Эсийн төвшөнд хооллохын эсвэл 100% гэж үзэх юм бол 70% нь ус, 30% нь уураг байдаг. Монголчууд бид нар харин азтааш жинхэнэ уургийг иддэг хүмүүс бол монголчууд. Яадаг л манай мах жинхэнэ бэлчээрих байдаг. Яагаад хоньны сүлжлэн өнөөдөр өөх тос хүн өдөрт уураг нүүрс ус буюу одоо бидний илтгэр чихэрлэг юм ногоо жимс тэгээд өөх тос идэх ёстой гэдэг. Гэтэл бид нар өөх муугээд өөхийг идэхээ болсноос болоод цөсний өвчин газар авсан. Цөсийг эрүүл байлгадаг юм бол өөх тос.
Хэрвээ угтаас идэхгүй бол цөсний хана зузаарна, цөс өтгөрнө. Тэгээд өтгөрсөн цөс ажиллаж чадахгүй болоод чулуу олж эхэлдэг. Тэгвэл монголчууд энийг мэддэг байсан учраас хамгийн үн цэнтэй бүтээгдэхүүнийг өнөөдөр гадаадынх нь нэрлэлцлээ шүү дээ. Шар тусыг үндэсний алтаар өргөмжилжлээ шүү. Хамгийн хямдхан байдаг орн бол Монгол. Гадаад орноос жинхэнэ шар тусыг олж чадахгүй. Олыг бол маш өндөр үнэтэй байдаг. Тэгвэл өнөөдөр шар тус Монгол хамгийн тижээлтэй ийм зүдэг шар тустай хуушур хайрч өгчээснийг ээжийнхээ минь түүхийг санаж байна. Тэгэхээр бид эсийн төвшөнд хоол явдаг. Эс хоол иддэг юм нь 70% нь ус, 30% уурга. Уургийг хүртэл идэхтэй бас учиртай байсан. Зуны 3 сар мах иддэггүй байсан. Уургийг зөвхөн цагаан эдэнээс авдаг байлаа. Өвлийн улирал 9 сэглэнгууд адууны мах иддэг. Адууны махны хамгийн чухал зүйл нь дотоод усыг бий болгодог. Тэгээ адууны мах ч өөрөө зарцдаггүй. Хаврын улирал идэх хоолууд ердөө хатаасан зүйл буюу борц. Аль их хатаах тусам жинхэнэ уургийн чанар бий болдгийг монголчууд бас хэлсэн байдаг гэдэгээс энэ ташрамт хэлээ. Эс бол ердөө бид 100 тэрбум эсээс бүрддэг гэж үздэг. Хэрвээ энэ эсээ гамтаахан шиг хайрлах юм бол хүн 120-аас 150 насыг бэлгэлсэн байдаг гэж үздэг. Харамсалтай нь бид залуу наснда ердөө тоогоогүй, ердөө энэ биеийг хайцсан, сэлбэгтэй эмшгэл явдаг байсан учраас өнөөдрийг хүрсэн байдаг. Тэгвэл та хүүхэд байхаас нь анхаарч гамтаа идэх юм бол ямар ч хүний гарт орохоогүйгээр 80-90 нас наслах бүрэн боломжтой байдаа гэдэгээс энэ хэлээ. Эс бүр тусдаа бяцхан амьд бие махбоддаг. Тийм учраас хэрвээ нэг эсийг эрүүл байлгачих юм бол нөгөө эс нь нөгөө эсээ бүтээдэг гэсэн утга байгаа. Дараагийнх нь хүний бие цэвэрлэгддэг. Хүний бие юугаар цэвэрлэгддэг вэ гэхээр ердөө цус эргэлдчээдэг зүрхээр дамжиж. Тэгвэл энэ биеийг цэвэрлэх юм бол ус л байдаг. Японы эрдэмтэн Эмото Масура усыг амьтаа гэдгийг баталчлаа шүү. Усны хажууд гоё юм ярангууд ус амьд болж илүү хүний биед орохдоо шингэдэг. Хэрвээ усны хажууд хүчтэй хараал хэлэх юм бол ус мухалдаг. Тийм учраас заримдаа ус тусам хавагнаад байна гэдэг нь та зөв усаа уухгүй гэсэн. Тийм учраас усны дэргэд хэрүүл хийдгүй, усны дэргэд арх уудаггүй. Хэрвээ танаа гэр орон нэг л асуудалтай өвчлөөд байна гэдэг бол номер 1 шалтгаан чи ус шүү гэж хэлдэг. Энэ усыг хаанаас авдаг юм? Энэ ус хаана одоо байдгийг? Магадгүй энэ ус чинь жорлонгийн чи устай холбоотой газар шорооч юм байна. Өнөөдөр Монголд хүнд байна штэ. 100 айлын тэр хавийн газрын бохирдол дэндүү өндөр болсон. Гэтэл худгаас усаа авдаг. Яагаад вэ гэхээр хөгжсөн орн гэж ямар орныг хэлдэг вэ гэхээр нойлын асуудлаа шийдэж чадсан орныг хөгжилтэй орн гэдэг. Тэрнээс тоног төхөөрөмж биш. Гэтэл айл олгон нойлтой байгаа шүү дээ. Та бүхэн 100 айлын тэрийгээр айлын ачаагаар гарвал дандаа үнэрт хамартай байдаг. Тэнгүүд тэрхэн ойрхон худг нь үйждэг. Ингээд тэр худгийн ус цэврэн үгүй юу гэдгийг мэддэггүй ш. Уугаал идэг халдвар төвчөө. Тийм учраас номер 1 энэ шүү гэдэг хэлэх гэсэн. Гэхдээ энэ биеийг хайрлахад тийм ч их мөнгө шаарддаггүй. Жохо манай эмнэлгийн тухай жоохон онцгүй үг гэдэг тийм. Шин эмчээс ширгээс ус дээр гэдэг нь учиртай. Усыг хэдий чиний ширгээх тусам ёонжиж эсийн төвшөнд очдог учраас хордлогод орсон хүмүүс энэ усыг ууснаар эрүүл болдог. Тийм учраас монголчууд энийг мэддэг байсан байна. Эс яагаад өвчлөдөг вэ? Та эсэндээ зөв зүйлийг өгч чаддаггүйтэй холбоотой. Хоол өгтөө бидэнд байгаль ээж хоол өгтөө өглөөний цай, өдийн цай, баг өдийн цайны чи хэмжээ баруун гарын чи энэ хэмжээл авах ёстой гэж хэлдэг.
ердөө л энэ хэмжээ гэлдэг. Хавтартай болж байна гэдэг бол та энэ эсэндээ хайр гамгүй хандчихэл гэсэн. Зөв хоолыг нөхсөнгүй, зөв сэтгэл санаагаар удирдсангүй, өөртөө уцаартай байх тусам эс хөгшөрч хавдрын эс болдог. Хавдар гинт төсдөггүй шүү. Хавдар тусахад хамгийн бага 15 жил хэрэгтэй гэдэг. Бидний бие ийм бат бөх. Гэтэл монголчууд энийг ойлгохгүй яадгүй. Гинт өчигдөр хавдартай болсон. Яана тэр мэн хавдартай болсон гэж байр байшин хамаг мөнгөө зарцуулдаг. Тэгээ хавдартай болсон хүн бас хариуцлагагүй яадгүй. Би өвдсөн. Та нар харж чадсангүй. Яагаад намайг ирэхгүй? Ирэхдээ гой хоолоор иргэн шүүгээд бүр өвчилж эхэлдэг. Хэрвээ үнэлэлт хэвдэх юм бол бацаг байх ёстой. Хүн ирүүлчихэд хагас үлсгэлэн байж ижил ирүүлждэг. Эмийн хүчээр ирүүлждэг ч гэсэндээ хэдэн сарын дараа дахин өвдөх магадлал аргашил магадлал өндөр байдаг. Мацаг гэдэг бол нэг талаас амархан. Амархан гэдэг юу ч хэлэх гээд байгаа гэхээр нэг өдрийн мацгийг барих ёстой. Өдрийн мацгийг яаж барих вэ гэхээр өдрийн хоол эзний дараа барина гэсэн. Нэг цагт хоолоо эзэлсэн бол та маргаашийн нэг цаг хүртэл зөвхөн ус уугаад үзээрэй. Ингээл болоо. Хэрвээ та 7 хоног олон энийг хэрэгжүүлж чадах юм бол та архаг өвчнөөс асуулна. Энийг баталчаад байна. Тэгэхээр энгийн аргаар л бид дэмжлэгдэж байна. Байгаль иш бидэнд энийг л бүтээж өгсөн. Хэдий ч нэ баг юм бичиж танд зөвлөгөө өгнө. Энэ бол мундаг эмчүүл гэж л гэдэг. Гэтэл бид нар маш их юм тариа бичдэг эмчийг л мундаг гэж энэ тархинд маань суусан. Энэ ойлголтосоо салга цаг болсон. Сэлбэггүй ирсэн. Би одоо энэ хувцас хунар энэ ямыг худалдаад авчна. Гэтэл миний бөөр мутахад яг бөөр шилжүүлж байна. Илэг мутлаа шилжүүлж байна. Гэхдээ та одоо гашгэ ирүүл байж чадах уу? Нүд шилжүүлж байна. Гэхдээ та ирүүл байж чадах уу? Ийм учраас яг одоо хичээхэд их хүн гардаггүй зөвхөн сэтгэл зүтгэл Монгол ухаанчин шүү гэдэг асент хэлээ. Өнөөдөр сайхан амьдрыг гэвэл бидэнд юм хэрэггүй болчихлоо шүү. Сайн ямар санааны, сайн санааны үзүр шалтаас сэтгэл амарвал би ямар, саруул ухаанд эрүүл би оршин, сэжгээр өвдөж, сүжгээр идэгдэг. Бид нар зах зээлд ороод гадныхыг дураагаад өндөр байшинтай олъё, хаустай олъё, машин унаа ихтэй олъё гэж бодож ирсэн энэ маань эндүүрэл байжээ гэдгийг одоо л дөнгөж хүмүүс ойлгож эхэлж байна. Хүн сайхан амьдрья гэвэл үргөө бол баян, дээрэс нь өвчнөгүй уул жаргал, тэгээд орон хоронтой, ханижилтэй, идэж явах юм хүртэл жоохон болчлоо шүү. Хизээ юу идэх нь хүртэл жижигхэн болчлоо гэсэн. Байгаль ээж бидний бүтээхдээ мод, галан, шороо, төмөр, ус гэсэн 5 махбодтой хүн холбоотой бүтээсэн байдаг. Хэрвээ танаа гэр бүл удам судар эрүүл байя гэвэл мод хайрлах ёстой, ус руу юм хийхгүй ёстой, галын бурхнаа гомдохгүй, галдаа хогоо шатахгүй ёстой, шороогоо хамаагүй уухгүй, төмөр алттай зуралт бол амьдрал байхгүй гэдгийг үгэд бидэнд бас сургасан байдаг. Хэдий ч нэг алттай зуралт нь уушгины хавдар өвчин ихсдэг гэдэг дараагийн зүйлээс цааш нь 5 цул эргэтэнтэйгээ холбоотой илэгний жамсран гэж ярьдаг хүн ямар ч найдваргүй олонгод нутгийнхаа аймагын дотор очиж илэгний өвчнөө эмчилсэн түүхтэй төмөр уушиг, ус бөөр, гал зүрх, шороо дэлүү цааш нь 5 цул эргэтэн бай 5 хүндийн эргэтэнтэйгээ холбогддог элэг цөстэй, бөөр давсагтай, уушиг бүдүүн гэцтэй, төмөр дэлүү ходоодтой, зүрх нарийн гэцтэй. Миний цөс өвддөг элэг зүгээрээ гэвэл энэ эндүүрэл ядал элэг цэс ч холбоотой. Миний бөөр өвддөг давсаг зүгээр гэвэл бас эндүүр. Ялангуяа 10 жилийн сургуулиудад хичээлийнх нь одоо хуралд эцэгхийн хуралд очихдоо 2 зүйлийг судлаарай. Шингэн ус өвдөх юм уу? Хоёрдугаар нойлын асуудлаа шийдсэн. Хүүхдэд энэ өвчин их байдаг. Давсгаа шийхгүй, нойлоос болоод шийдэггүй. Тэгээд давсгандаа шийс хуримтлуулдаг.
рефлюкс буюу давсган байгаа шээс бөөр рүү очиж олон өвчнээс суурь болдог. Тийм учраас 2 цаг тутам 0 ордог хүнийг эрүүл хүн гинэ гэж ийм бас бичигдээгүй судалгаач байдаг гэдэг. Энэ баян хүн гэж нэг хэлэх вэ гэхээр харах мэлмэтэй. Нүднийхээ тусламжтайгаар бид нүүрэн дээр байгаа эрхтнүүдээ мэддэг. Тэгвэл илэг цус эрүүл байна уу гэдгийг тодорхойлох эрхтэн чинь нүд байх. Бөөр давсаг эрүүл явахыг тодорхойлдог эрхтэн чинь чих байх. Хамрын амьсгал хэдий ч нэ чөлөөтэй байх нь уушиг өдөн гистэй. Яагаад харшил өвчин би хамрын аршилтаа олчлоо гэдэг байгаа нь яадаг өдөн гисний бохирдолтой өтгөн хатдаг байна. Бохирдлоо тайлж чаддаггүй учраас л асуудал үүсдэг. Тийм учраас хүүхдүүдэд багаас нь хамрын эрүүл амьсгалтай болгох хэрэгтэй гэдэг хэлэх гэсэн. Уруул онголдох завж хагарахвал ходоодд илүү уламжлалтын эмчнэр хэлийн юг онцлох гэж хэлийн үздэг вэ гэхээр зүрх нарийн гэцэг үзэх гэж. Хэрвээ арай хүнд хоол идээд хонох юм бол өглөө хэл өнгөртөж бусдаг. Тийм учраас энийг мэдэх ёстой. Цааш нь байгаль ээж биднийг бүтээхдээ сэтгэлийн 5 хөдөлгөөнөө жиг барихаар зөвлөсөн байдаг. Сэтгэлийн 5 хөдөлгөөн уурлах, баярлах, гомдох, гашуудах, айх. Энэ 5 сэтгэлийн хөдөлгөөн нь энэ 5 эргэтэн бас нөлөөлдөг гэсэн утга. Нөгөөдгий чинь цөсөнд хөрцөн ямлаа гэж хэлдэг. Ямар хүний цөс хөрдөг юм? Ууртай хүний цөс хөрдөг. Өнөөдөр цөсний хаалгаа манай эрдэмтэд ярьдаг чинь 1980-аад он хүртэл цөсний хаалгаа Монголд бараг байгаагүй. Цөсний хаалгаанд ордоггүй байсан. Тэгвэл өнөөдөр баруун солгоогүй цөсөө ахуулж шин. Цөсөө ахуулж болохгүй. Шаардлагатай бол ахуулгаас яах. Хамгийн чухал эргэтэн бол цөс. Өглөө бослоо цай уулааш тос идлээ цөс агшиж нугарч ингэж хоол боловсруулах эрхнийг зохицуулдаг. Тийм учраас бид яах нь ууралж болохгүй. Хэд ууралж болохгүй гэсэн. Уурлахаар цөс өтгөн. Айх гэдгийг мэддэг ш. Та бүхэн шалгалт өгөх даан цэрэг дээр орох энэ ажлыг эсвэл заримдаа гинт айдсын мэдээ сонсчингууд ойр ойрхон 0 орох гэдэг. Өөрөөр хэлбэл айснаар бүр давсаг гэмтдэг. Өнөөдөр бидний нэг алдсан алдаанд хүүхдүүдэд дандаа ухаар огохт нь айлгадаг. Хадны мангаа гэж айлгадаг хэлдэг. Тэгээ жоохон ухаа оронгууд нь юм алдваа чи, осолд орчваа чи, машинд хариулваа гэдэг дандаа амны бэлэггүй хэлдэг болсон. Яагаад бөөрийн өвчин газар авцсан юм? Айдас гэдэг энэ ойлголтыг буруу хэрэглэсэн. Начна инүрэс гэж оншиэдэг, орондоо шийдэг хүүхэд асуудал нь давсгандаш эндээд хит айснаас орондоо шийдэж эхэлдэг. Тийм учраас энийг бас ойлгох ёстой. Омдох, ходоодны шар, ходоодны өрөвсөл, ходоодны хавдар. Өөрөөр хэлбэл гомдсон гомдлоо тайлж чадахгүй бол ходоод агшиж эхэлдэг. Ингээд асуудал үүснэ. Уйдхарлах, гашуудар, хийх юмаа олж чадах. Бүдүүн гисний асуудал, одоо шамбран гэж ярьдаг, ердөөл бүдүүн гис. Тэгээд уушгины асуудал. Харин азар баярлдаггүй арт түмэн юм байна. Хэд баярлснаас зүрх нь хаагддаг. Ийм тохиолдолд гадаадынханд их байдаг. Нөгөө хөгжмөө сонсоод, нөгөө спортоо сонсоод зүрх нь хаагддаг. Монголд ер нь сэтгэлийн хөдөлгөөн байхгүй шүү дээ. Хүүхэд төрөөд та боллоо гэхэд харин тийм ээ гэдэг ингэж байгаа юм. Цаанаа амар баярлж байгаа хаттай бүр хэмнэнтэй. Гэтэ тэр баярсаа юу харуулахгүй. Гадныхан бол ойрлж шаарлаа те. Тэгэл амар юм болдог ш. Тийм учраас гадаад оронд нөхрүүдийг нь эхнэрээ хүндэтгэхийн тулд нөгөө хүүхэд төрөхийг нь харуулдаг. Тэхийн тулд бүгдийг ингээд нөгөө нэг шүхрээр явдаг юм шиг ингээд уйчдаг юм байна л да. Тэ дээрэс нэг юм уйчдаг. Яг л нөгөө бүх төрөлхийг хараад ухаан алдаад унцдаг. Тэрийг асар сурсан байхгүй учраас ингэсэн чигээрэл хүүхд төрн төртөө тэр аавс байж идэг тийм. Тэгэхээр бол нөгөө эрэгтэй хүмүүс цус хардаггүй харж байгаагүй учраас тийм бас харахад айгүй хүчрхэн мундаг мөртлөө тийм аймхаа бас байдаг. Тэгэхээр хандлага гэж юу вэ? Зөвхөн зөв зүйлийг зөв хийдэг.
Бид альва юмд эргээр сөргөөр ханддаг. Хэрвээ та энд сууж байгаа хүмүүсийг би бүгдээрээ мундаг эерэг хандлагатай хүн гэж бодож байна. Яа гэвэл ямар ч байсан магадгүй зарим нь бол бүртгийн шүү, барийн шүү гэд ороод ирчихсэн байгаа. Заримдаа тэгдэг штэ, зарим сургалтанд суугаад за ер нь гарыг сүй зөндөө байдаг. Ажил төрөлтэй байдаг. Ямар ч байсан эндээс нэг санаа авчиг. Нэг санаа аваад би хэрэгжилчээ гэж агаагаараа та эерэг хандлагатай. 1929-30 онд Монгол хүний дундаж наслалт 32 600 мянгаад хүн амтай мөнхөж яваа Монгол орн гээд газрын зургаас арчигдаж байсан он жилүүд. Түүл ердөө 80 эрхэм жилийн дараа Монгол эмэгтэй хүний дундаж наслалт 75.2, эрэгтэй хүний дундаж наслалт 65.2 болсон. 90 жилийн түүхэнд Монгол орноо ийм их өндөр наслалтаа болгож чадсан эмч шимэлгийн мэрэгчлэнүүдийн хамгийн гол үүрэг гэдэг. Дан чармстай бид нар сэтгүүлч мэрэгчлэлтний алдаанаас болоод эмч сувлагчтай холбоотой гомдол саналыг олон нийтийн телевиз мэдээгээр хайр найргүй цацснаас болоод нэр хүнд нь унжсан. Эмч сувлагчийн нэр хүнд хэдий ч онох тусам ард түмний амьдралд оритдог. Яагаад л эмч сувлагчийн нэр хүнд өндөр байж энэ хүмүүст итгэл хүлээлгэж ээж энэ хүмүүсийг шүтэн биширчээж ард түмэн эрүүл байх учиртай юм байна. Тийм ч учраас би сэтгүүлч мэрэгчлээ үндэсний телевизийн 2 дугаар сувагт эрүүл амьдрах ухааны 2 цагийн шууд нэвтрүүлгийг цагийн хөвдийн өмнө явуулж бүтэн 1 жилийн ажлыг хийж исэн. Америкийн нэгдсэн улсад сэтгүүлч мэрэгчлэрээ суралцж байхад энэ сувлагчтай холбоотой гомдол саналыг хизээж олон нийтэд цацаж болохгүй. Харин энэ сувлагчийн гаргасан алдааг уучлж болохгүй. Арга хэмжээ авах ёстой гэж үздэг. Гэтэл олон нийтэд цацсангууд ажиллаа хийж байгаа олон эмч сувлагчийн ажил үн цэнгүй болдог. Хэрвээ та энэ биеэ даатгаж л байгаа бол итгэх ёстой. Итгэхгүйгээр юм уух юм бол 60-70% үн цэнгүй л гэж хэлдэг. Өнөөдөр тухайн айл орон эрүүл саруул сайхан амьдрахад үг айгүй чухал. Үгээр хүнийг алчиж болдог. Болгоомжгүй санаандгүй хэлсэн хатуу тэр айлыг оронгоор нь доош нь оруулдаг. Тийм учраас монголчууд амны бэлгээс сартын бэлэг гэдэг. Ялангуяа өөр хүүхэдтэй хатуу хэлж болохгүй. Хатуу үг гэдэг нь харааж болохгүй гэсэн утга. Тэрнээс биш тэр хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд мэдээж бид хатуу үгийг хэлнэ. Заримдаа хүүхдүүд айгүй муухагаар хараад ирдэг. Чи өстой, чи бүтэхгүй, чи ер нь архичин болно, чи ингэн чамтай ойлгохтой хүн суухгүй, архиусан л хүн суун. Дандаа амны бэлэггүй, хүсээгүй юм тавьж өгтөл хүүхэд нь яг тэр амных нь хэлснээр л уруудаж явдаг. Тийм учраас нэгэн бодит түмнийг хэлвэл ядуу хүн хизээж баян болдоггүй. Яадаг гэвэл амнаасаа гарч байгаа үг болгоно нь ядуу байна, байхгүй, өвчтэй байна, юу ч алга гэж ярьдаг. Баян хүн хизээч ядуурдаггүй. Яадаг тэд нар ядуугийн тухай боддоггүй. Болж ийн, бүтж ийн, улам их гэж ярьдаг. Тэгээд Свияш гэдэг докторийн нэг үнэн түүх байдаг. Түл яагаад буруу замаар орж ирсэн хүмүүс яагаад баяжаад илүү амьдраад байдгийг гэхэд тэр үедээ хүн алсан хүн илүү амьдрал энэ яагаад гэж хэлэхэд нь яадаг л тэр хүн би өөрийгөө хамгаалах гэж л хүн алсан. Би амьдралаа сайхан болгох гэж л би энэ ажлыг хийсэн гэж өөрийгөө хамгаалж эргээр ярьдаг учраас тэр хүмүүс хизээ доош ордог. Харин хажууд нь эдгээр болохгүй байх, эдгээр дандаа ингэдэг хүмүүс нь доошоо урууддаг гэсэн үнэн түүхийг судалгаагаар баталсан гэдэг. Дэндүү гашуун түүх. Заримдаа бид нар ийм байж болохгүй гэдэг боловч амны бэлэг гэж хэлсэн. Тэгэхээр та бүхэн гэртээ хоорондоо ер нь энэ хариуцлага хэрэгцээ хоёр ямар байвал зовлонтой амьдрал үүсгэх, энэ хоёр нь ямар байвал стресстэй болох, ямар байвал ажиглалтай болох гэдэгээс хэрэгцүүлээрээ ганцхан зүйлийг тайлбарлахад стресс гэдэг нь өнөөдөр хариуцлага байхгүй. Нэг их тэгээд за энэ ажлыг хийсэн болчий. Нэг тэгж байгаа л нэг хүнээс юм авч ял болъё гэ өгөх ухаан сураагүй. Тэгээд дээрэс нь хэрэгцээ нь бүр илүү би илүү хувцлана. Илүү зээл тавьж мөнгө олно. Би илүү том машинтай олно гэж
хэрэгцээгээ дагуулсан алга стресс зовлонгоос салдаг. Монголчууд бол ердөө энийг мэддэг байсан учраас юмдаа сэтгэл гаргадаг. Дээрээс нь тийм чих хэрэгцээ их шаарддаг байсан. Үндгийг өглөө иддэг. Яагаад л уурга задрахтаа удаан учраас оройн цагаар уурга илгэн талтай гэж үздэг. Өндөрний шард нь төмөр байдаг учраас 2 сартай, 4 сартай, 2 сартай хөхөд төмөр дутагдлын цус багталтаар хэрэгэлдэг. Өндөрний цагаанд нь илүү уурга байдаг. Үндгийг чанахдаа усанд өндгөө хийгээд тагийн тавилаа, плетгээ асаалаа, ус буцлангууд плетгээ унтраа. Ингээд зөөлөн болгоё гэвэл 5 минут, яг сайн болгоё гэвэл 7 минут ууранд нь болгоод хүйтэн усанд сайхыг зөв өндөг чаналт гинэ. Гэтэл бид нар 5-10 минут чанаад болдоггүй. Уурган хоолыг ууранд болгодгийг монголчууд мэддэг. Махыг зөөлөн болгохдоо зөөлөн гал дээр галаа зөөлөн гэж эмээ өнөр ярьдаг байсан шүү дээ. Тэгэхээр бид энэ ухааныг мэдэх ёстой. Цаашаа бид өндөрний тухай сая яасан. Энэ тархинд ч санах процесс явагдсан. Өндөрний тухай санаж гэнэ үү? Хэдэн минут чана гэсэн? 7 минут ууранд нь байлгана. Ус буцлангууд яагсан. Плетгээ тасал гэсэн. 1-р тог хэмнэн, 2-р цаг хэмнэн. Тэ? За тэгвэл энэ тухай санаж гэнэ үү? Тэгвэл эхлээд хүн мэдлэгтэй болохын тулд санах процесс явагддаг. Дараа нь өндөрний тухай ойлгох уу? Ямар эрдэс байдаг гэлээ? Эрдэс төмөр. Тийм учраас 2 сартай, 4 сартай, 2 сартай өгөхөд яг тухайн саруудад жоохон бие нүгдсхийгээд өнгөрдөг. Яадаг л төмөр дутагдлын цус багталтаар өвддөг. Гэтэ өндгээс одоо хамаагүй өгч болохгүй. Хиймэл өндөг ороод ирсэн. Дэлхийн тэр чигээрээ дампуурлын байдалд орсон байна ш. Хизээч бид нар гаднаас ирж байгаа хоолыг муу хоол гэж хэлдэггүй байсан бол зүгээр л ядуу буурай орноос мөнгө олохын тулд замбраагүй юм орж ирж байгааг мэдчихэж ш. Тэгэхээр өндгийг хамаагүй хөвгөдөд өгж болохгүй. Энэ бол бидний Оросд сурч байхад хэлж өгч ирсэн ийм имчилгээний заалт юм байна. За тэгсний дараа өөрийн болгодог. Одоо та бүхэн өндгийг чанж яг чанахаа мэдсэн. Өндгөө чанж арай чадаагүй байгаа. Тэгэхээр өндгөө чанаж үзснээрээ саяны миний ярьсан яриаг яах нь батлна. Батлаагүй ижиж хүнд ярьж болохгүй. Батлаагүй ижиж бусдад дамжуулж болохгүй. Үүнийг л мэдлэг бүтээх гэж хэлдэг. Хэрвээ хүүхдийн гэрийн даалгаврыг хэлдэг гэвэл Монгол хэлний хичээлийн даалгавар гэл Монгол хэлний хичээл дээр юу үзсэн бэ? Санаж байгааг нь асуу. Ингээд магадгүй хүүхд чинь хичээлхийн тухай санахгүй багш уцаар яриад байсан гэвэл энэ бас санаж юм гэсэн. Сайн байна. Дараагийн удаа чи хичээл дээр болсон бүх процессыг надад ярьж өгнө шүү гэж. Энэ бол маш мундаг чадвартай болохын эхлэл. За тэгсний дараа хичээлээ ойлгож гин үү гэдгийг асуу. Ойлгоогүй цаг өгнө. Тэгээд өөрийн болгоод хэлдэг. Гэтэл манай хичээл давтуулт ямар байдаг вэ? Нөгөө хүүхэд нь яг хэлэх гэж хатал тэнэг юм уу мангар юм уу гэж бодогч цаг болохгүй санах цаг болохгүй. Тэгээд сүлдээ уурлаа. Чиний насан дээр би арай ч юм байгаагүй гэж боо юм болдог ш. Тэгвэл та бүхэн энэ онолыг мэдчих юм бол өөрсдөө ч хүртэл би энийг мэдэж авахын тулд эхлээд би санах ёстой юм байна. Ойлгох ёстой юм байна. Тэгээд амьдралдаа хэрэгжүүлж гэдгийг ойлгох ёстой. Цаашаа. За ингээд хичээл маань төгсгөлдөө ирж байна. Хүний хүслэн энгийн зүйлээс л эхэлдэг. Монголчууд энийг мэддэг. Мөр бүтэн гэдээс сатгалаа. Нэг хэсэг бол бид нар хувцас хунрыг нэг тавьдаг байсан бол одоо ердөө эрүүл минь эрүүл амьдрах ухааныг л нэг тавьдаг. Эрүүл бие эрүүл байвал ердөө ямар ч хувцас хүн зөгтөг гэдгийг бид мэддэг. Эрүүл мэнд ердөө шингэн ухаас эхэлдэг. Яагаад та эмнэлэг твдээд тусал хийхээр сайжраад байдаг юм? Тэр шингэнээ авч байгаа учраас. Гэхдээ тусал сайндаа 14 хоног үргэлжилдэг. Тийм учраас та ууг шингэнээ нэмэгдүүл. Манай худмаараа юм уудаггүй байсан гэвэл тэр үед чинь
байгаль ээж эрүүл ээжээс бичлэх гэдэг. Өнөөдөр ядраад байна гэдэг чинь шингэн ухаагатай холбоотой. Хангалуун амьдрал гэдэг бол байгаа юмдаа сэтгэл хангалуун байх. Тийм учраас амжилт гэдэг бол ердөө санаа зовх зүйл үгүй. Сэтгэл амар бол бие амар гэдэг. Ад жаргал гэдэг бол бие биенээ хүндэтгсэн байдал. Гэртээ иргэдэн аавыгаа ээжигээ хүндэтгэж байгаа. Хоорондоо хязгаарцаж зохицохгүйгээр бие биендээ цаялахтаа ч хүртэл хүндэтгдэг эмээ өвгөө бид хардаг. Тийм учраас ад жаргал гэдэг бол хүндэтгэлийг хэлдэг. Эрх чөлөө гэдэг бол бид нар одоо 5 хүн хөдөө ч юм уу энэ тэнд очдог. Маш гоё гадаад улс орн гоё байна гэдэг. Гэхдээ хар гэртээ хаан шиг, бор гэртээ богч шиг, сэхсгэр гэсэн жижигмэн, симхич гэсэн гэрмэн гэдгийг бид мэдэрдэг. Гэртээ ирж ижил бид эрхчлөөтэй болдог. Тийм учраас энэ бол бидний эрхчлөө. Өнөөдрийн хичээлээс, лекцээс дахин талархъя. Нэгдүгээр та эрүүл мэнд таны гарт юм байна. Эрүүл байжээ та ажиргалтай ахна. Өнөөдөр таны нас 20 нас, 30 нас, 40 нас, 50, 60, 70, 80 настаас үл хамаарч цаашдын амьдралдаа сэтгэл амар ажиргал амьдрахыг та өөрөөсөө л эхлэх хэрэгтэй. Та өөрчлөгдөөд эхлэнгууд эрхэм тарих хүмүүс чинь өөрчлөгддөг. Та ийм том боломжоос жоохон ч гэсэн шүрч авлаа. Энэ бол таны амжилт. Танд ад жаргал хүсье. Таны эрүүл мэнд таны гарт. Хамтын оролцоотой эрүүл мэндийн үйлчилгээ төсөл.